За ингээд гэрээд байгууллагынхаа ажлыг бол одоо цаг тухай бүрт нь хийж хүлээлгэж өгдөг. За мэдээж полимер материалаар хийж байгаа орчин найрлагаа зөв тааруулчих юм бол хийж байгаа бүтээл маань бат бөх. За тэгээд арга аргачлалаа зөв хийчих юм бол чанартай сайн бүтээл гарнаа. За бүтээлүүдээ хийгээд за ингээд хийх явцад бол одоо нэлээдгүй их ажиллагаа шаарддаг. Хийгээд хийсэн бүтээлээ мэдээж цэвэрлэж янзлах хэрэгтэй. За тэгэхгүй бол одоо ингээд хэмнээс гарч ирэхдээ нэлээд бас өөсөвтэй гараад ирдэг. За ингээд хийсэн бүтээлээ сайхан цэвэрлээд янзлаад бүгдийг ингээд жирээтэл өрж тавьж байгаад мэдээж хүүхд хажууд өмсөж байгаа. Ингээд одоо хүүхдээ гар залангаа нар салхинд сайхан хүүхдээ тэрэгэн дээр нь унтуулчаад бүтээлээ хийдэг байгаа. Ингээд аль болох өөртөө хэлбэрхэн за тэгээд мэдээж хийж өгч байгаа газартаа чанартай, үзэмжтэй ийм бүтээлүүдийг гаргахыг бол зорддог байгаа. За ингээд бүтээл болгондоо сэтгэлээ шингээж уулаж аль болох гоё хийхийг хичээдэг. Ингээд өнөөдрийнхөө бүтээлийг бол одоо хийж дуусгаад эзэнд нь хүлээлгэж өгвөл ингээд ээж хүү хоёрын 2 өдрийн ажил өндөрлөж байна да.